Хурц олдог л дээ илүү. Тэгэл барахгүй бол багт нь ор гэж тэгэл орцсон шүү дээ. Эргэлтийн мөчт хайртай юм уу? Дурлж хайрлаа л тий. Чадаадсан байхгүй би. Өнөөрөө авраг авцгаая. Эди, зобо, суур, тэгээ чойжоо. Тэгэд наач яас гэсэн асуулт. Дээр үеийн сакс максчод тэгэл нөө сам ав шидэл амар юм байна. Дээр үеэл л мэдэхгүй л дээ. Тийм үү? Надад эсэргээрээ санагддаг шүү дээ. Цагаахан тийм өрсөлдөөн бол байх ёстой. Ер нь бол тримэнд тэмцээний сонир сайхан тэгээд тайван дөө хэлтгэлээгээл эзэнд оролцоод бүх багууд адилхан л байгаа. Тэгээд хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр Асуу Мегастарс гэдэг клуб ба. Маа хоёр ер нь бол оноо дээр дараа яг хэсгээ нэгээр хоёроор гэдэг үзэж явж байгаа багууд байна. Тийм бэлдэн шал өөр л дөө ер нь бол маач нөө сэтгэл зүйчтэй ажилладаг бас сэтгэл зүйчтэй яах вэ хүн аанууд цаанаас ярилцсан. Хурц олдог л дээ илүү. Жирийн байгаас илүү нэг юм арай өөр болчдөг юм болох ёстой ч байдаг. Албаа дээр бол тэгэл яг л өөрийнхөө дотор одоо юу мэдэрч чинь одоо нэг оноо авлаа гэж бодоход орилмоор санагдвал тэнд орилуул надад илүү дээр гэдэг юм уу. Гүү штэ. Тийм байхгүй багтах штэ юм л. Юу яг хийх юм аяг л явж байгаа гэж бодож байгаа. Маа багийн хувьд бүгд л гэж бодож чинь бүгд яг нэг тийм байгаа. 2 дахь жилдээ ажиллаж байна. Маа дээр баг дээр яг сэтгэл зүйч маань. Одоо чинь тоглолтын өмнөх сэтгэл зүй зал руу орохын хувцаалах өрөөндөө бас ингээ багаараа байж хат тэнд бас яг хурцлагдаад талбай руу гардаг байхгүй юу? Ер нь бол тэр зүйлийг тэр сэтгэл зүйч бас түлхэж өгдөг бидэрт. Тэр айц нь одоо үргээх зорилгоор гэх юм уу? Тийм. Би ч өөр маа нөгөө бас тоглодог байсан. Тэгээд би хамгийн анх бүр жоохондоо бүжгэлж эхлээд агарын тесүүд шүү дээ бадминтон гэдэг шүү дээ. Өсвөр насндаа ер нь тэрийг тоглож ирсэн. Тэгэл нэг өдөр болиулынхаа багш чигтүүлэл заал руу орж ирсэн да. Тэгээд Эрдэнэ татд би сургуулаад тгсэн. Эрдэнэ тат Эрдэнэ махлах сургуулийг тгсэн. 4-р сургууль сурж жаад Эрдэнэ махлах болж шилжээд тэгээд ахлах сургуулаа тэнд төгсчихсэн да. Тийм шалгуур бол давхалах гэхдээ нөө одоо чинь би чинь Эрдэнэтээсээ тоглодог байсан. Тэгж явж байхдаа энэ клубтээ харагдаад тэгээд нэг юм гэдэг саналыг тавьж исэн гэсэн үг. Чичээд Идоны насанд өргөчдөлээ. Маах яг хожигчсан мохгүй өнөө шахтраас гэдэг. Тэгэл барахгүй бол багт нь ор гээл тэгэл орцсон шүү дээ. Би ч нөө жоохноос нөө Эрдэнэтэд тоглодог байсан. Эрдэнэтийн ах нарыг л харж ер нь бол өссөн л дөө. Дэмсах, тамираах тэгээд төрөө гэд маах байд. Ер нь бол яг маа дээдлийн үе яах вэ? Тэр ахаас л ер нь тэр ахыг л харж л одоо тоглодог болоо л тэгэл дурлж хайрлаа л тий спорттой гэсэн дээ. Бааш нөө байл дээр бэлтгэл дээр хинэн сайн хичээж ийн. Тэгээ тэрний талбай дээр гардаг. Одоо цагаахан тийм өрсөлдөөн бол байх ёстой гэж үздэг. Ер нь бол өрсөлдөхгүй бол тэгээ бодлоо. Одоо манай Томас гэдэг нэг легоноор тавьж байна да. Томас, Чойжо байна, Пику байна. Ийм юмсас байна. Одоо тэгээд би ч нөгөө нэг бас багтаа нэлээ ахмад нэг юм одоо яг Эди, Зобо, Суур тэгээд Чойжо гэдэг энэ дөрөв надаас ах. Тэгээд бусд нь бол надаас дүү хүмүүс гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дөрвийг бол хүндэлдэг. Бусдын ч хүндэлдэг л дээ гэхдээ надаас ах болохоор бас нэг тодорхой хэмжээнд хүндэлжтэй бас найз гэж явдаг. Тийм. Одоо шинэ ондоо ер нь бол бэлтгэл юм билээ. Ер нь бол тийм бэлтгэлээсээ хийх юм бол тэгээд ямар нэгэн байдлаар хичээсэн үедээ хариуг нөхөөл хөдөөл гэж боддог шүү дээ. Шигшээ багтаж байгаа л тэгээд нэг татгшаа явж нэг наа цаана болоо тэр тэмцэнээс ямар нэгэн байранд шагналт байранд шалгарах ч юм уу тий. Шигшээ багтаагаал тоглохыг ер нь бол зорилгод болгож харддаг шүү дээ. Тэгэд наач яас гэсэн асуулт. Одоо Монголын орчид чинь ингээл ихнээсээ гадагшаа гараад эхэлсэн. Суур гэж чинь баг 4 5 6 орноор гээд тоглолцсон. Энэ Эрдэнэ байна. Эди байна. Бас Солонгос удаж жаад ирсэн ш цаачаа ер нь бол баяр сайхан бас байна. Одоо хангал бас гадаад байгаа ш. Тамирчид нь бол юу бол байгаа. Бүтэн зойл бол байдаг гэж боддог ш. Тэг ямар нэгэн байдлаар тийм менежмент тэр бэлтгэл хийх нөгөө нэг арга барил гэдэг талаасаа тэрийгээ сайжруулбал илүү зүгээр юм болов гэж боддог ш.
Тийм үү? Надад эсэргээрээ санагддаг шүү дээ. Тийм. Одоо л өлөөл илүү их үзэж байна. Одоо хүүхдүүд багчууд илүү их сонирхож үзэж байна. Сакс бол угаасаа тэгэл байсан шүү дээ. Ер нь би ч гэсэн багтаа сакс тоглоал өсөж исэн. Сакс үздэг л байсан. Гэтэ одоо бол хүүхдүүд ихэнх нь гадаа ингээл өлөөл бөмбөөр харилцаж марилцаал тий. Ер нь хаач очсон. Тийм байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол өлөөлийг илүү их үздэг баг. Тэгээ нодлонгийн лиг ч гэсэн тийм степ аренаг дүүргэжсэн шүү дээ. Бүр ингээд шатаар нь сууж моцсон хүмүүс. Тийм. Тэгэж үзэж байгаа. Ер нь бол үзэгчд үзчихэж тэр ер нь бол яах хөвч мөгчих байх гэж боддөг шүү дээ. Гэтэ монголчуудыг нөө яадаг шүү дээ. Ганцаарчсан төрөл одоо жудаа чөлөөт мөлөө тиймэрхүү юмд айгүй сайн байгаад байдаг шүү дээ. Амжилттай байгаад байдаг шүү дээ. Гэтэ ер нь бол багийн спорт ч гэсэн ер нь бол дутхгүй байх гэж боддог юм би. Одоо ирээдүйд гэх юм уу? Гарч ирнэ амар амжилттай явах бах монголчууд бол. Угаасаа өлөөл үзэж байгаа хүмүүс нэг тийм амар юу байдгүй маа. Амар гоё соёлтой үзчихдэг. Ер нь бол дээр үеийн сакс магсчуудад бид нөө сам аав шидэл амар юм бод. Дээр үе өлөөл мэдэхгүй л те. Одоо бол юм тийм байхгүй шүү дээ. Амар гоё бүгд орж ирээ суугаал үзлээ. Гарлаа дуртай тамирчдаа зураг авахуллаа гарлаа. Нодлонгийн лигээр 23 оны лигээр натууртай маах 5 гараад эхлээд натуур 2 хожсон манайх 2 хожигдсан. Тэгээд барьж явчихсан бохоо. Тэгээд сүүлийн 20-д дээр лээ би нэг гадаа 2 цагцсан байд. Яг тэгээд тэрэн дээр бол өстэй орцсон байсан бүр гарч чадахгүй тэрнээсээ бүр амар хэцүү. Тэгж маа хожигдчихсэн байхгүй гэсэн бүр. Тэгээ аварга алдчихсан. Аваргын төлөө тоглож байсан. Хамгаалт жигт сайхан тоглогч шийдэмгүй. Яа гэрэл цолмон гарсан болохоор орсонгүй. Яа тасгал байгаад нуусан. Би л ингээд бэлтгэл дээр яг ингээд гарч хийжсэн юм бохгүй юу? Ер нь бол гарч ирэл хаалнаас гаргаад ингээд нэг рүүгээ эргэж цогтөг. Нэг тийм яг чадаадсан бохгүй би. Тэгэл яг л тэр юугаараа гарч ирэл ямар сандрал байхгүй шүү дээ ихтэй. Гарч ирэл цогсон. Гадаа эхнийх нь гадаа цогсон. Хоёр дахь нь маа холбогч надад итгээд хайсан. Дахиад гадаа цогсон байдаг байхгүй. Нэг сандрал мандрал гэдэг юм бол байдгүй ууг нь. Айгуу сайн өрсөлдөгч багтай тоглож байна тий. Жишээ нь тэгээд оноо нилийн дээр гарцсан ингээд наан цаан олоо явж штэ тий. Бүг аавтай. Тэгж яхад манайх нэг сэргээсэн нэг тийм довтлогоо ч юм уу хаалт ч юм уу яг би биш. Маа багийнхан ч байсан болно. Би өөрөө байсан ч болно. Тэгэхэд бэстэй байлт. Ер нь бол тэр бол угаасаа нэг сэргээсэн багийг сэргээсэн юм болч идэг болохоор. Тэгээд тэрнээс болоод маа хожих ч магадгүй болчдөг байхгүй. Ер нь бол сэтгэл зүйн хувьд давуу болоод ирдэг байхгүй. Тийм эргүүлтийн мөчт хайртай юм уу? Багийнхандаа нэгдүгээр та нарт бүгдэнд нь маш их хайртай шүү. Тэгээд бэлтгэлээ сайн хийгээд тэгээд энэ жил бөөнөрөө авраг авцгаая. Тэгээд авраг авчаад тэрнийхээ ар дээр нэг нийлдээд те амар сой гэж хэлмээр байна. Тэгээд үзэгчдтэй дэмжиж байгаад маш их баярлалаа. Тэгээд энэ бага цаашдаа дэмцээр байгаарай л гэж хэлье да. Байх шүү дээ. Сая ярин дээрээс нэг тийш явах гэсэн аахгүй. Тэгээд ишээ хүрээд ирлээ уушлаарай. Ингэж явсан шүү. Хайртай шүү гэж хэлье. За урьж оролцсон маш их баярлалаа.